Амьдрал олон өнгөтэй. Бас хүн бүр өөр өөрийн өнгөтэй. Яриа бүхэн шинэ өнгө. Зочин бүр өөр түүхийг өгүүлэх Тод өнгө подкаст. Баасан гараг бүр 15 цаг 5 минутаас амьдралыг өнгөлөх цагтай хамт байгаарай. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч тань чинь өдрийн мэнд хүргэе. Тод өнгө подкастын маань цоо шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр хурж байгаа бол гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар бас лайв стримтэй хурж байгаа. Тэгээд 3W1045 гэсэн захим хуудасаар та бидэнтэй хамтдаа байх боломжтой. За тод өнгө подкастын маань цоо шинэхэн дугаараар өнөөдөр бид бас маш онцгой зүйлийн талаар ярих гэж байгаа. Мэдээж ээж аав болгон хүүхдтэй хайртай байдаг, хүүхдээ хөгжүүлээ, сайн хүн болгоё гэж хүсдэг. Тэрнтэй холбоотой ордо тоглоом юу гэж юу вэ гэдэг энэ сэдвээр Mind Sport Олимпиад ордо төвийн тэргүүн сургагч багш Алтан Гэрэл, сургагч багш Нямзаа хоёр маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд хоёр зочиндоо энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За урилгын маань хүлээн аваад маш сонирхолтой зүйлийн талаар ярилцах жагаад маш их баяртай байна. Яагаад вэ гэхээр хүүхдийн сэтгэлгээ, бүтээлч байдал, бие даасан байдал гэдэг тийм ирээдүйд нь маш чухал одоо зүйлийг өнөөдөр тавих боломжтой. Онцгой хөрхэн зүйлийн талаар ярих гэж байна. Тэгээд өөрсдийгээ илүү жахан дэлгэрэнгүй танилцуулж өгөөд тий ордо төвийн талаар жахан ярьж өгөөд тэгээд цаашаа ярианд оръё. За сайн байцгаана уу? Бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргье. За намайг Алтан Гэрэл гэдэг. За багш, орчуулагч мэрэгжилтэй. За ордо энэ сургалтаар болохоор 2020 оноос хойш суралцаад сургагч багш хийж явж байна. За манай ордо төв маань болохоор 2020 оноос хойш одоо үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо 5 багштай үйл ажиллагаа болж байна. За сайн байцгаана уу. За миний хувьд гэвэл намайг Нямзаа гэдэг. Тэгээд нийгмийн халамжаар төгссөн бас Солонгос хэлний орчуулагч мэрэгчлээ. Тэгээд хүүхд хөгжлийн төвд 10 гаруй жил ажиллаж байгаа ийм хүн байна. Тэгээд ордо сургалтын төвийн сургагч багш байна. За ордо сургалтын төв маань 20 он буюу яг нөгөө хөл хорионы үеэр бас Монгол улсад үүсгэн байгуулагджээ. Тэгээд яг энэ тоглоомыг бас монголчуудад за хүүхдүүдэд гэр бүлд таниулж яваа нь ямар сайхан бэ гэд би мэдээллийг харж байхдаа бодчихлоо. Тэгэхээр энэ яг юу гэсэн үг утгатай юм те? Яг яадаг тоглоомын талаар бас сайхан ярьж өгөөч. За ордо тоглоом маань одоо ордо гэдэг үгийн утга нь болохоор еврей үг байгаа. За тэгээд үгийн утга нь болохоор мэрэгэн ухааны их ундраг булаг гэсэн яг ийм утгатай үг байгаа. За тэгээд энэ тоглоомын хувьд болохоор Израилаас гаралтай. За тэгээд хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх олон улсын юм хөтөлбөр байгаа. Анх болохоор Вецманы одоо шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгаан дээр тулгуурлаад за маш олон салбар одоо дурдах юм бол гүн ухаан, за урлаг, сэтгэл судлал, боловсрол гэх мэт салбарын мэрэгчлэтнүүд одоо ингээд судалгаа хийгээд үүнийг одоо хөгжүүлээд энэ одоо тоглоомыг бий болгож ирсэн байгаа. За тэгвэл одоо яг Израилаас одоо тэр олон жилийн туршлагатайгаар за тэр шинжлэх ухааны үндслэлтэйгээр тий энэ ингээд хүүхдийн тарих сэтгэхүй бүтээлч байдал бие даасан хүн одоо хувь хүн болоход нь ийм юм үнцэнтэй юмаа гэд одоо бүтээгдээд бий болсон зүйл Монгол хүүхдүүдэд хүрч эхэлж байна. Тэгэхээр 5 жилийн хугацаанд бол маш олон хүүхдүүдэд хүрсэн байх, олон гэр бүл бас хүрсэн байх. Тэр талаасаа тэр төвхөөсөө жоохон болцооч. За тэгээд анх болохоор энэ нөгөө сургалтыг яаж ийсэн бэ гэхээр одоо Монголд байдаг солонгос хүмүүсийн хүүхдүүдийн явдаг МК-гийн сургууль байдаг. За энэ сургууль яасан бэ гэхээр сургуулийнхаа хүүхдүүдэд зориулж энэ сургалтыг оруулж ирээд тэгээд одоо сургагч багш нэрээд ингээд анх зааж ийсэн. Солонгос хэлдэг шууд одоо энэ сургалт хийгнэ гэд. Тэг яг тэр үед би анх удаа ингээд зүгээр сонирхоод солонгос хэлтэй уучраас ингээд анх суралцж ийсэн. Гэхдээ нөгөө нэг ийм хэрэгтэй чухал гэж бодоагүй. Тэгээд анх суралцаад Монгол хүүхдүүдэд хэрэгтэй. Тэгээд би болохоор өөрөө 4 хүүхэдтэй байхгүй юм. Тэгээд хүүхдүүдээ ийм тоглоомын аргаар хөгжүүлэх ийм бас гоё сургалт байдаг юм байна штэ. Энийг тэгвэл одоо ингээд те Монголд авч бас ингэж хэрэгжүүлвэл ямар юм болоо гэж анх тэр үед бас бодоод тэгээд сургалт явуулж эхэлсэн байгаа.
За тэгэхээр 986 104 5 дугаар явцаар сонсогчтой холбогдоод ороод ирээрээ Орда Mind Sport Olympiad Орда гэх төвийн тэргуун сургагч багш Алтан гэрэл сургагч багш Нямзаяа 2 маань энэ Орда гэдэг хүүхдийн оюун ухаан таны мэд хөвөг хөгжүүлэх. За тэгээд боловсрлоор дамжуулаад бас тоглонгоо суралцахын хөтөлбөрийн талаар, сургалтын талаар, тоглоомын талаар мэдээллүүдийг өгж байна. Надаа ингээд мэдээлэл байна л да. Энэ дээр болохоор Ордон edutainment буюу тоглонгоо суралцах сургалт гэсэн байгаа тий. Тэгээд тоглоом бас заахгүй гэдэг юм. 21 дугаар зууны хүүхдэд хэрэгтэй чадварыг ийм сонирхолтой сониуч байдлаар нь одоо логик сэтгэлгээгийн, анхаарал төвлөрлийн, математик сэтгэлгээгийн, бүтээлч байдлын шийдвэр гаргах чадварыг, ирээдүйд төлөвлөх дадал зуршлыг нь, дүрм журам баримтлах соёлыг нэгээд энэ олон гой зүйлсийг ингээд сургах нэ. Энэ бол ингээд ирээдүйд насанд хүрсэн хойноо энэ олон чадварт одоо маш сайн суралцсан насанд хүрсэн хэн нэгэн болох нэ гэдгийг хүргэж байна. Тэгэхээр хоёр багшийн хувьд хүүхдүүдээ харж байхад те хамгийн түрүүнд хүүхдүүд маань ингэж өөрчлөгддөг шүү. Ингэж те сайн зүйлсүүд ирсэн шүү гэж анзаарсан, харсан, бахархсан зүйлс юу вэ? За миний харж байгаагаар болохоор ер нь сургалтанд суугаад хүүхэд яг төвлөрч сурдаг. За тэгээд одоо гярхаа байх, юмыг ингээд зохион байгуулалттай стратегитэйгээр харах гэх мэт ийм чадрууд одоо хөгжиж ирсэн байгаа. За тэгээд миний авсан анги дотор яасан бэхээр нэг 4 настай хүүхдүүд дотор одоо нэг хүүхэд байсан. Тэгээд тэр хүүхэд маань ямар хүүхэд байсан бэ гэхээр нөгөө хүмүүс бас заримдаа харахтаа ингээд жоохон сэтгэхгүй хувьд юмтай юм шүү. Юм ойлгохгүй байна тий гэж харж исэн. Тэгээд тэр хүүхдээ би бол анх нэг энэ хүүхдээ ямчсан ганцаарч ажиллаж эхлэх хэрэгтэй мэн гээд тэгээд ажиллаад эхэлсэн чинь тэр хүүхэд нөгөө юм утас барьсаар хагаад аливаа зүйлийг айгүй удаан ойлгодог болсон. Ингээд багш ингээд заавар өгөөд хүүхдүүд ингээд тийм штэ. Тэр үед ингээд ойлгохгүй удаан ойлгоод байсан. Тэгээд нилээд ажилласны дараа тэр хүүхд өөрчлөгдөж эхэлсэн. Тэгээ би утас барьснаас болоод тэ нэг төвлөрч чадахгүй, удаан сууж чадахгүй тий одоо багшийн хэлж байгаа тэр зааврыг ойлгохгүй ч гэдэг ийм зүйлүүд ингээд утаснаас үүдэлтэйгэр хүүхдэд бий болдгийм байна гэдгийг хараад тэгээд ямар ч байсан нэлээд хэсэг хугацаанд ажилласны дараа тэр хүүхд айгүйх өөрчлөгдөөд одоо нэгдүгээр ангид сурж байгаа. Тийм зүйлийг харсан байгаа. Өөр нэг зүйл маань болохоор манай охин байгаа. Тэгээд охиныгоо бас ингээд дагуулаа сургадаг байсан. Тэгээд охин дээр би нэг сургуульд орохын өмнө ингээд тест ажиллуулж байхад нөгөө нэг сонсож аливаа зүйлийг ингээд одоо сурах чадвар их өндөр юм а гэдэг тийм нэг тест дээр гарч ирсэн байхгүй. Тэгээд яасан бэ гэхээр би нөгөө ордогийн тоглоомыг ингээд тоглуулад тэгээд сүүлийн үед гарч байгаа би өөртөө юу харж байна гэхээр айгу гярхаа болцсон байгаа. Тэгээд юмыг айгүйх анзаараад ингээд натаа хамт явж явах үед ээж саяны ингээд хажуугаар зөрж авсан хүнийг та харсан уу? Хувцсан дээр нь тийм лого байсан. Энэ хүүхд тэр сургуульд сурдаг юм бах та. Ээж та тэнд хайсан хогийг харсан. Энэ ийм их тийм хог вэ штэ. Яагаад ийм хогийг тэнд хайсан болч гэдэг юм ингээд юм юмыг айгу анзаараад юм гярхаа болж байгаа тэр зүйлүүдийг одоо ингээд өөрчлөлт гарч ин да гэдэг тэр зүйлийг бас өөрөө охиноосаас анзаарсан байна. За манай нэм зай багш. Ерөнхийдөө одоо энэ ордоо сургалт маань нэг ангид 4 хүүхэд байдаг байхгүй. Тэгээ яг нэг насны. Тэгэхээр яг тухайн наснд нь тохирсон тий тоглоомоор дамжуулаад хүүхдийг хөгжүүлнэ. Жишээлбэл 5 настай 4 настай хүүхдүүдэд яг юу сурах ёстой тий өнгө дүүрс ялгах ч юм уу ингээд 10-11 настай хүүхдүүд болохоор илүү нөгөө агсан төвшний тий тоо бодох, стратеги төлөвлөгөө гаргах ч гэдэг юм уу, зөв тогтлыг олох, гярхаа байдал хөгжүүлэх гээд яг нөгөө насанд нь тохирсон тоглоом заадаг учраас маш их хүүхдүүд их сонирхолтой. Тэгээ нөгөө edutainment гэдэг нь болохоор нөгөө тоглоом мөртлөө боловсрол бас сонирхолтой байдлыг хослуулсан учраас хүүхдүүд маш дуртай байдаг. Тэгээ миний хувьд ч нөгөө нэг яг 4 хүүхэдтэй ээж байхгүй юу. Тэгээд 2-оос 6 настай. Том нь ихэр байхгүй 2 хүү. Тэгээд яг нэг бага насны жижигхэн 4 хүүхэдтэй учраас яг тулчтай миний хүү эн чи юм шүү, тийм шүү гэдээ яг заах бас боломж байхгүй. Ерөнхийд нь ингээд цэцэрлэг сургууль зааж байгаа ч гэсэн те. Цэцэрлэгтээ ингээд сурж байгаа ч гэсэн ордоо сургуульд манай 3 хүүхэд явж байгаа байхгүй юу. Гэтэ өөр багш нар дээр тэгээд илт бас ингээд би нөгөө багш мөртлөө ээжийн хувьд бас хүүхдүүдэд хараад багш өөрчлөж гин үү яаж ингээд гурвалжин дүрсээ мэдгүй одоо 4 настай маань те гурвалжин бөөрийнхөөгөө мэдгүй байсан бол шууд илттэй ингээд сарын дараа ч юм уу ингээд 2 сарын дараа ингээд ялгаж сурсан те тэгээд зааврыг аягүй сайн ойлгодог. Ээж ингэх юм уу те за ойлголоо. Одоо яах юм гэл тэгээд бас тоглонгоо те би биэндээ ингээд одоо идэвлээ ингэ шүү гэдэг ч юм уу нэг үеийн хүүхдүүд учраас харилцаа үүсгэж тийм харилцаа үүснэ. Тэгэхээр ингээд ээж хүний хувьд багшаас гадна те ээж хүний хувьд аягүй ингээд хүүхдүүдэд аягүй хүрсэн тийм харилцаа бас яг эрүүл тийм амьд харилцаа үүсгэсэн олон талаар хөгжих боломжтой юм сургалт
байгаа. Тэгээд нүдэн дээр илт харагдаж байгаа хэлж байна. Маш сонирхолтой байна. Ягаад тэгэхээр одоо хоёлаа ээж хүн тий. За тэгээ хоёлаа дөрөв хүүхдүүд дээрээ ингэж альваа зүйлийг туршиж үзээд ингэж өөрчлөлт гарч байна. Мэдээж бас багш хүний хувьд бас тэнд одоо шавнартаа зааж өгөөд гарч байгаа өөрчлөлтийг хараад ингээд бахарах нь үнэхээр гоё яагаад байна. Тэгээд Mind Sport Олимпиад Орда гэдэг төв байгаа манайхан бас сайн байна уу гэдээ асуугаад орж ирж байна те. Тэгэхээр энэ төвийг Mind Sport Олимпиад Орда гэдээ бас линкийг нь манай найруулагч Цомоо маань бас оруулаад өгнө гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ороод яг ямар сургалт юм бэ? Тоглоомоор дамжуулаад гэдэг штэ гэдэг тий. Ээж аваад бидний хувьд нэг айгүй том алдаатай байгаад гэдэг. Юу вэ гэхээр тоглоом авч игж байгаагаа хайртай гэж бодоод авч өгчөөд хамт тоглолтгоо тий. Чи өөрөө тоглолцооч тий. Өөрт чи авч гисэн мэдтэй гэдэг ч юм уу тий. Энэ тоглоом тэгвэл ялгаа нь юу вэ? Сургалтын төв дээр очиж сурж байгаагийн ялгаа нь юу вэ? Тэгэхээр энд нөгөө юу яаж байгаа? 2-4 хүүхэд яг ууршаага ярьж өгөөрэй. За. Тэгээд 2-4 хүүхэд ингээд баг болж хамт тоглодог. Тэгээд хамт тоглонгоо хүүхдүүд яадаг вэ гэхээр нөгөө багаар ажиллах. Одоо баг наснаасаа ингээд те бусдыг сонсож сурах, хүлээж сурах те. Одоо ялагдах, ялах хийж үзэх. Олон харилцаа яг тэр газар ингээд олон чадрууд зэрэг хөгжиж идэг байгаа. Тийм. Тэгээ бас нөгөө олон сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд ингээд гарч ирнэ тий. Ялагдсан тий хаяада яална. Тэгээд одоо энэ тоглоомыг сая манай багш тайлбарснаар бол 20 жилийн хугацаанд ингээд судалгааны үндсэн дээр ингээд гаргасан тоглоомод байхгүй. Тэгээд сэтгэл судлаач нар бас энд орсон. Бас урлаг судлаач нар бас орсон. Тэгээд ингээд тоглоомудаа харахаар би ч хүртэл өмнө нь ерөөсөө харж байгаа. Бидний хувьд шатар даамал ингээд хар цагаан юу нэг бол тий эвлүүлсэн тоглоом. Тэгэл өөр юм байхгүй. Тэгээд бид нар хүртэл өөртөө ингээд энэ тоглоомыг суралцсангаа ямар гоё юм бэ те яг урлагийн талаас ч гэсэн ингээл эрдэнэс буудаа цайруулах ч гэдэг юм амар тийм төсөөлт багтахааргүй хүүхдүүд ингээд тоглонгоо айгу ингээд сэтгүүнд бас илүү хөгжөхөөр тэгээ сэтгэл мэдрэмж гэдэг нь болохоор сэтгэл зүй ялагдсан штэ те нэг удаадаа шарн гоцоо. Гэхдээ алдаагаа бас нөгөө за би энэ дээр алдсан юм чинь дараа нь би одоо яах вэ гэж тугаан бодох гэж тийм. За тэгээ бос хүүхдүүд ялагдах үед энэ ялагдах мэдрэмжийг нөгөө ч мэдэрсэн байгаа шүү дээ. Ээж ялагдсан бөө гэхгүй те. Тэр мэдрэмжийг мэдэрсэн учраас бусдыг ойлгох те энэ ялаг би ч гэсэн ялагдсан юм чи энэ удаа энэ хүүхд ялаагүй ч гэсэн дараа нь ялах байх ч гэдэг юм уу те. Тийм байна. Тэгээ тийм тал дээр бас айгүй ингээ хөгждөг сэтгэл зүйн хувьд. Үнэхээр илүү тархалаатай болдог. Тийм байх шүү те. За комментуудыг уншаад явъя. Болроо сайн байна уу гэсэн бол Даваасран баяр. Өдрийн мэндэ сайхнуудаа гэсэн байна. Өдрийн мэнд хүргэе. За тэгээд Болроо маань болохоор миний зээх үеийн жил 8 настай. Ордогоор хичээлээд 3 жил болж байна гинэ. Тэгээ маш сайн суралцаж байгаа хичээлдээ энэ жил сургуулийнхаа шилдэг сурагч болсон байгаа гэж байна. Тэгээд мөн ой тогтоолт анхаарал төвлөрөл маш сайн. Мөн математикийн хичээлдээ хамгийн сайн нь байгаа. Мөн энэ жилээс даалгавраа бие даан хийх чадвар сайн нэмэгдэж харагдаж байгаа гэж байна. Бүр ингээд бодит үр дүнг бол ингээд имийг хараад те хүүгээ 3 жил явсны дараа хараад ингээд үр дүнгуудыг харуулсан чинь маш олон үр дүнгууд харагдаад байна л да. Тэгээ энэ чинь ингээд надад айгүй гоё санагдсан зүйл нь юу вэ гэсэн чинь хайр багц, бүтээлч багц, логик багц, тэгээд роял багц 1 2 тэгээд бүр Mind Sport Олимпиад гэдэг тий оюуны спортын хөлөг тоглоомын төрөлд олон улсын олимпиадад оролцогч бэлтгэх сургалтууд гэдээ явдаг юм байна. Энэ хэдийг гоё танилцуулж өгөөч. За тэгээд Ордо маань болохоор өөрийнхөө нөгөө хүүхдүүдийн одоо насны үечлэлтэй гэсэн үг. За хайр багц маань жишээлбэл одоо 4-6 нас гэж байгаа тий. Тэгээд бүтээлч багц. За одоо логик багц гэдэг. Энд нь болохоор бүгдээрээ өөр өөрийн насны хүүхдийн маань нас сэтгэхүүн онцлогт ингээд тохируулсан яг юм одоо үе шаттай тоглоомууд байдаг. За тэгээ энэ тоглоомуудаа тоглоод хүүхдүүд маань хөгжингөө өргөжлүүлээд яах боломжтой вэ гэхээр нөгөө одоо Mind Sport Олимпиад хичээлэх боломжтой. За тэгээ энэ олимпиад маань яадаг вэ гэхээр одоо дэлхийн олон оронд энэ олимпиад одоо болдог. За энэ жилээс яаж байгаа вэ гэхээр одоо манай төвийн 3 багш маань бас очиж суралцаад за Mind Sport Олимпиадаар одоо хүүхдүүдийг тасгалжуулах яг тэр эрхийг аваад ирсэн байна. Ясны харамжаас ирсэн. За тэгээ албан ёсны одоо эрхийг авсан гэсэн үг. Тэгээ одоо энэ 10 сараас одоо ингээ хүүхдүүдийг бас оролцуулахаар бид ингээ хүүхдүүд дотроосаа бэлтгэж байгаа. Тэгээд яг ийм үе шатлалууд гарсан явагддаг. Хайр багц маань 4-6 нас юм байна л да. Таны мэдхүүн хөгжлийн үндсэн суурилгыг тоо, ангилал, дараалал, орон зай ойлголт гээд тоглоомууд бол байгаа юм байна. Тэгэд нийт 18 төрлийн тоглоомтой тэгэнгүүтээ AP шатлалтай гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр бүтээлч багц маань болохоор хэдээс хэдэн насныхан байгаа вэ?
За бүтээлч багц маань болохоор 6-аас 9. Логик нь 9-өөс дээш. Ааха. Роял багц гэдэг нь 1 2 гэ дотроос 2 байгаа даа тий. Тэгэхээр энэ нөгөө хүмүүс тоглоом гэхээр нэг удаа тоглоол тоглоом худалдаж аваад дуусгаж болж байгаа байхгүй. Энэ маань болохоор тасралтгүй хөгжил байгаа. Тэгэхээр роял багц маань болохоор эдгээр багцуудыг тий нөгөө сурсан хүүхдүүдийнхаа төвшин тэгээд одоо багш нь тухайн хүүхдийг ажиглаад тэгээд ийм багцуудаа дахиад явдаг. Дахиад. За одоо чи энэ багц руу ороход тий одоо энэ анги руу ороход бэлэн болжээ гэж шат дахиж хөгжлийг хараад явах нь шүү дээ. Тухайн насандаа тохирох тэр юмаа сурцсан бол тий үргэлжлээд ингээд шатыг хавуулаад явна гэсэн. Тийм байна. За тэгвэл хайр багцаас ихтэй. Хайр багц нь одоо 18 төрлийн тоглоомтой тэгээд AB шатлалтай 4-6 наснуудын сэтгхүүд одоо маш сайн үр дүнтэй авах нь байна. Энийний одоо ач холбогдол тий за бодит гарч байгаа өөрчлөлтүүдээс хаваалцаж. За жишээлбэл одоо хайр багцад манай 3 явж байгаа. Том нөгөө 2 хэрэгтэй одоо 5 настай 2 хэрхүү 4 настай охин явж байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө энэ насанд яг хөгжих ёстой нөгөө хөгжлийн явцууд байгаа шүү дээ. Одоо ялгах одоо дүүрс ялгах ч гэдэг юм уу өнгө ялгах ялгааг олох ч гэдэг юм бүх юм чадвар ажиглах төвлөрөх сууж сурах ч гэдэг юм уу тий бусдын үгийг сонсож багшаа 5 настай хүмүүс ямар идэг лээ тий 4 настай хүмүүс ч ингээд бооцсуугаад одоо манад 2 3 жил болцсон хүмүүс бол яг суугаал багшийн зааврыг сонсоод яг дөрмийн дагав ингээд. Тэгэхээр яг ийм юм сурцсан хүмүүс чи яг сургууль 1-р ангид ороод багш нь юм заалаа тий. Тэгэхээр багш ийм юм заах гээд байгаа юм байна гэх нөгөө нэг тоглоом болгон янз бүрийн юм дүрмтэй байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл одоо рексийг олох ч гэдэг юм уу нохоо хаана байна гэл. Одоо ингийн ийм дараалал ингэж яваа шүүгээ багш тайлбарлана. Тэгээд тэр тайлбарын дагуу хүмүүс нөгөө хийдэг учраас багшийн яриаг маш сайн сонсно. Тэгээд дүрмээ дагана. Тэгэхээр яг ингээд сургуульд орох үед айгүй сайн бэлтгэж өгдөг. Тийм суур хөгжлийн одоо хөгжлийнх нь яг 4-6 насныханд ямар суур хөгжлөх хэрэгтэй байна. Тэрийг нь тоглоомын аргаар 2-4 хүүхэдтэй баг болоод өгөх юм байна. За энэ дэр ингээд ингэж байна. Анги хамт олон энэ сургалтыг авах боломжтой юу өн төлбөрийн хувьд гэсэн байна. Боломжтой. Боломжтой. Тийм. Тэгээд мэдээлэл эсвэл уцаа хүчиж болно тий. Манайх руу ингээ холбогдоорой. Тэгээд анги хамт олноороо авсан ч гэсэн нөгөө нэг 4-4-оор хуваагдана гэсэн үг. Яг тийм. Нөгөө манай энэ сургалтын нөгөө онцлог нь болохоор нөгөө хавруута гэдэг нөгөө нэг харилцан яриан дээр тулгуурладаг юм сургалт тахгүй. Тэгэхээр ингээд яг хуу шатар даам гэж манад байдаг штэ. Тэгээд ингээ хоорондоо яриад ингээ чимиг ингээ суучдаг. За ордоо болохоор ингээд маш олон төрлийн нөгөө төсөөлж багтааргүй гой тоглоомуудаар дөрүүлээ ингээ суучж байгаа учраас багш нь хүүхдүүдтэйгээ харилцсан. За жишээлбэл хайр багцын 4 настай хүүхдүүд ороод ирлээ. 4 настай хүүхдүүд хэл яриан сайн хөгжөөг байдаг штэ. Ягаан цэцэг одоо ингээ яргуу цэцэг гэдэг юм ингээд янз бүрийн ингээд хүүхдүүдийн хэл яриаг хөгжүүлэх тийм тоглоомод бас байдаг байхгүй. Тэгээд хэл яриаг хөгжөөд тиймэрхүү яг арга барилтай байдаг учраас зайшгүй яг 4 хүүхэдтэй нэг багш ингээ харилцаад байдаг юм том сургалт байгаа. За нэг 20 хүүхэдтэй анги ирлээ гэхэд нэг 5 бүлэг болох юм шүү дээ. 5 бүлэг болоод тэгээд багштайгаа харилцаад нэг багштай харилцаад. Тэгэхээр хүрэлцэх юм уу багш нар маань? Бас тэрийг асуумар санагдаад шүү. Тэгэхээр нөгөө манайх чи нөгөө нэг одоо нэг хичээл хэдэн нэг цаг. Нэг цаг. Тэгээд ерөөхдөө болохоор нөгөө энэ оюуны спорт учраас 7 хоногт ингээ нэг удаа хичээл хийдэг байхгүй чаалдаг учраас тэгээд яг тэгвэр дарих тэргээрээ ачаалж байгаа учраас. За тэгээд ер нь яг нөгөө нэг тоглоомуудаа харахаар саадаа нөгөө хайр багцын үед ярьлаа шүү дээ. Хайр багц тийм. За би болохоор нөгөө бас хайр багцын ингээд 4-5 настай хүүхдүүдийг аваад ажиллаж байгаа байхгүй. Тэгээ анзаарэгдэж байгаа зүйл юу вэ гэхээр хүүхдүүдийн нөгөө бүтээлцдэггүйг маш гайхалтайгаар хөгжүүлдэг. Хүүхэд ингээд одоо бүх зүйл дүрсээс бүттэй гэдэг. Тэгээд нөгөө нэг бүтэж байгаа тэр дүрсээ өөр ингээд мэдрээд те бариа тэгээд энэ зүйлээрээ нөгөө нэг одоо өөрийнхөө хүсэж байгаа тэр төсөөлж байгаа тэр зүйлүүдийг ингээд бүтээдэг байхгүй. Тэгээ би сая өнгөрсөн лагт бас ингээд 5 наснгуудтай ажиллах үед ингээд дүрсээр бүтээлгээд тэгээ чи энийг яаж бодож хийсэн? Энэ дэр чи тоглолт юм уу гэдээ асуусан чи. Үгүй би зүгээр л бодож байгаа л хийцээ. Ингээд тэр юу гэхээр нөгөө нэг хүүхдийн бүтээлч байдлыг бас ингээд үе шатлахаар ингэж хөгжүүлж өгдөг. Тийм тоглоомод байгаа. За энд ингэсэн байна. Жамья орой мэндэ манай 3 хүүхэд явж байгаа. Том хүн маань яваад бие даад сурч юмыг хурдан ойлгох чадвар нь хурдан болсон. Харин дунд охин маань одоо 5 настай сууж сурж байгаа. Бас бусадтай харьцах чадвар сайжирсан. Бага охин маань одоо 4 настай бусадтай харилцах ялагдаж сурч өнгө дүрс хэл яриа нь одоо сайн хөгжиж байгаа. Баярлаа гэсэн байна. Баярлалаа. Бүр насныхны онцлогийг энэ бүр бичсэн байна шүү дээ тий.
3 хүүхэд нь явж гин, том хүн бол яалтчгүй бие даарахад бол үнэхээр сурсан бол 5 настай хүүхэд бол одоо бусдаа харьцаа цууд сурсан байж. Тэгсэн чинь баг хүүхэд болохоор нөгөө ялж ялагдах өнгө дүрс хэл яриа ингээд хөгжцсөн гэж юм. Тэгэхээр яг энэ насны хүүхдүүдтэй ээж аав байх юм бол тий та бас хүүхдүүдтэй тоглонгоо, боловсрал болгонгоо, тэнгуү сэтгэл зүйн болон одоо тий маш олон яг нас насны онцлог тохирсон одоо энэ хэрэгтэй байгаа чадваруудыг сурах боломжтой гэдгийг ээж аваад маань мэдээд авлаа. Тэгээд Mind Sport Олимпиад ордоо гэд тод өнгө подкаст маань амьдралыг ерөөсөө өнгөлөхөл олон зүйлсийг бид нэр хуваалцдаг. Тэгэхээр өнөөдөр үр хүүхдийнхээ амьдралд гоё тод өнгө болох ямар нэг зүйлийг одоо хийж өгөөсэй тий одоо удахгүй зуны амралт хэллээ. Хүүхдүүд нөгөө харах хөнгөө болдог тий. Тэгээд гэртээ тэгээд нэг нь том нь жижигийг хараад үлддэг. Тэгэхээр энэ үед нас насанд тохирсон сургалт байгаа юм байна. Тэгингээ бас хөгжих боломжтой байгаа юм байна. Бид бол энэ яг өнөөдөр энийг сурталчилж байгаа юм биш. Яг ээж аав хэрэгтэй учраас тий энэ мэдээллийг бас хүргэж байгаа. За тэгвэл одоо багш хүмүүсийн хувьд гэж би дахиад асуумаар байна. Хүүхдтэй ажилтдаг багш хүмүүс огтөөр юм шиг надад санагддаг. Их төвчээртэй тий. Одоо альва зүйлийг хардаг тий хүүхд толгоны онцлогийг мэдэрдэг. Хүүхд болгонд хүч ажилладаг. Арай том хүмүүстэй бол тэгэл дунд нь мэдээллийг хаяал сурнаж гэж хаяа штэ. Хүүхдийг бол тэгж болохгүй зү тий. Хүүхд толгондоо толно онцлогийг харна тий. Хайрлна. Энэ хүүхдэд энэ нь илүү дутуу байгаа юм байна. Энэ нь илүү байгаа юм байна гэж хардаг бах та. Тий. За ер нь бол тэгж харагданаа. Тэгээ хүүхдүүдийг харахаараа ингээд тэг хүүхэд бүхэнд одоо ингээд барагдчихгүй их нэг нөөц болцоо байгаа байхгүй. Тэгээд тэр зүйлийг бид нар ингээд ухаангүй хүүхэд гэж байхгүй, хөгжөөгүй одоо тасгалжуулагтаагүй хүүхэд гэж байдаг байхгүй. Тэгэхээр одоо манай ээж аав нар хүүхдүүдээ хөгжүүлэхтэй одоо бага наснаас нь хөгжүүлэх энэ тал дээр бид нар хөрөнгө оруулалт хийвэл те ирээдүйд нь бид нар бас тийм санаа зовоод авах хэрэггүй гэж би бас өөрөө боддог. Тэгээ багш нарын хувьд болохоор яг хүүхдүүдэд ажиглаж байгаа шүү дээ. Одоо ингээд 4 хүүхэд нэг насны 4 хүүхэд ороод ирэхээр бүгднийх нь чадвар нь бас өөр. Зарим нь ингээд айгүй сууж сурсан бол зарим нь айгүй хурдан юм аа ингээд гяс хийх гэдэг боддгоо. Зарим нь бодоод суучдаг. Тэгэхээр ингээд бид нар ингээд эхний хичээлээс ахвалаа ерөөхдөө дүгнэлт хийчихдэг. За энэ хүүхдийн энэ чадвар нь жоохон дутуу байгаа юм байна. Энийг илүү төлхөө хөгжүүлээ. Энэ хүүхэд сайн байна. Гэхдээ энэ нь дутуу юм байна гэдэг ч юм уу. Тэгээд багш нар болгон маань 4 хүүхэд дээрээ тэмдэглээ явдаг байхгүй. Зааж байгаа хүүхэд болгон дээрээ. Тэгээ тухайн өдөр заасан хичээл онцлогтой энэ хүүхдэд ямар хариу үйлдэл үзүүлсэн гэд тэ. Тэг яг тухайн тэг эцэг ихтэй айгүй харилцах боломжтой. Ээж нар маань тэ бид нартай бас холбоотой байгаад өнөөдөр хүүхэд чи ийм зүйл заалаа. Энэ зүйл нь жоохон дутагдaltaй байна. Энэ тал дээр нь хэдүүлэн хамтраад ингээ хөгжүүлээч гэдэг юм уу ингээд тэмдэглэгээ явсаар байх болно. Тэгэхээр ингээ хөгжлийн явц нь бас эцэг эхнүүдэнд бас харагдах боломжтой. Тийм байна. Одоо ээж аав бол нөгөө сургууль яг тэр нэг цагийн одоо сургуулийн үеэр хамт суухгүй байгаа. Тэгэнгүүт за багш нар бол тулж ажиллаад хүүхэд гэртээ очиж байгаа. Ээж автагаа бол тэгэл харилцаж байгаа. Тэр үед эргээгээд одоо сарын дараа, жилийн дараа ч юм уу те энэ дээр бол маш олон сонсогчд маань бичиж байна. Тэрэн шиг тэг хүүхэд маань ингэчлээ. Үргэлжлүүлээд одоо те бүтээлч багцруулаг багцраа гэдэг. Тэр хандлтууд эцэг эхийн тэр баярлж байгаа талархаж байгаа тэр хандлтууд хэрэг хэрж байна. Ер нь бол одоо ер нь тий талархсан маш хилэрхийлдэг. Манай ус сурж байна. За одоо ингээд ямар ч төвлөрч сурж байна. Одоо гэрхаа болж байна ч гэдэг юм уу тий. Тэгэхээр юу гэхээр энэ нөгөө зүйлүүд нь одоо манай тоглоом маань угсах хүүхдүүдийг яг тэгж чиглүүлж өгдөг тийм тоглоомуд байгаа. Тэгээд түүн дээр нэмээд багш нар яадаг вэ? Сая манай заяа багшийн хэлсэнчлэн багш бүр яадаг вэ гэхээр хүүхдүүдтэй ажиглаж эхэлдэг байхгүй. Яагаад заавал 4 хүүхэд 2 хүүхэдтэй бүр ингээд хамтаар ингээд нэг бүсэн зааж болдгоо 30 хүүхэд суугаад яагаад зааж болдгоо юм гэдэг. Тэр 4 одоо тоо 4 байгаа нь 2 байгаа нь шалтгаан юу гэхээр багш бүр тэр хүүхдүүдийн аль талыг илүү хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ энэ хүүхдийн онцлог нь юу вэ гэдэг энэ зүйлүүдийг ингээд яг хүүхд тоглох үедээ яг хүүхдийн нөгөө нэг тэр зүйлүүд гардаг байхгүй гарч ирдэг. Тэгээ яг тэр зүйлүүдийг ингээд ажиглаад бид нар тэмдэглэж эхэлдэг байхгүй. Аяны хүүхд айгүй хурдтай байна бусдыг бодвол энэ хүүхд болохоор айгүй их тийм бодож суудаг хүүхдээ удаан. Одоо тийм удаан ч гэсэн айгүй нөгөө гүн бодолтой хүүхдээ бодож яваа. Тийм нухтай аль зүйлийг гаргаж ирдэг хүүхд байна гэдэг. Зарим хүүхдүүд нөгөө нэг бас салахгүй байгаад байдаг шүү дээ хөдөлгөөнтэй. Тэгсэн ч ихсэн тэр хүүхдүүд айгүй ойлгоцсон байгаа юм ойлгоцсон. Их мэдчихлээ ингээд хүүхд бүхэн онцлогтой. Тэгэхээр яг тэр онцлогуудыг ингээд хараад тэмдэглээ дараа нь ээж аавд нь те яг энэ тал дээр ингээд ажлуул зүгээр үуч гэдэг юм уу те. Тэгээ тийм учраас манай бас сургалт маань нөгөө 2 4 гэх мэт юм хүүхдтэй ажилладаг хүүхдтэй ажилладаг гэсэн байна.
Тийм байна. Тэгээд нөгөө эцэг эхчүүд чинь ерөнхийдөө ингээд айгуул завгүй байгаа шүү дээ. Тийм нийгмийн амьдрал айгуул завгүй. Тэгээд хүүхдийнхээ өөрчлөлт одоо юуг нь баг ажиглаж амжихааргүй те миний хүү ямар за миний хүү хоолоо идсэн үү зарим хүмүүсийн хувьд те зарим нь анхаардаг зарим нь бол анхаардаггүй шүү дээ толгоо ингээ сайхан унтаж амраал хичээлд явж ивэл ингээ болоо гэдэг ч юм уу те энэ сургалт болохоор яг багш нар ингээ хараад хянаад те хөгжлийн ингээд хараад зогсохгүй хүүхдүүд ингээ дэмжиж өгдөг юм сургалт байгаа. За хүүхдүүдийг бид нэр дэлгэцэн тонтолохгүй байхын тулд эргээд нөгөө сэтгэл зүйч нар маань нэгдэж байгаа. Яг энэ сэтгэл зүйн одоо тий маш одоо сайн хөгжлийг одоо дэмждэг учраас гэж ярьсан тий. Тэнгүүт одоо сэтгэл зүй тэр зан төлөвийг зөв болгох чадваруудын сургах гэд нөгөө дэлгэцийн хамааралтай нөгөө анхаарал төвлөрөл муутай хүүхдүүдтэй болчиход байна гэж тий. Тэгвэл эцэг эхчүүд энэ дээр санаа зовоод байгаа бол яг энэ ордо гэдэг тоглоом бол хүүхдийг анхаарлын төвлөрүүлэх нь байна. Тууштай байдал суулгах нь байна гэд сэтгэл зүйн хувьд бол яаж нөлөөлдөг вэ гэдгийг бас сая гурлаа зөндөө ярьлаа шүү дээ тийм. Тэгэхээр тэр дэлгэцэнд биш ийм гой зүйлэнд одоо донтол бол ямар вэ гэж танах бас ингээ хөөрхөн мэдээлэл оруулсан байсан л та. Тэгэхээр танах хаана байна те хэдээс хэдэн цагийн хооронд бас сургалт маань орж ийн ямар утсаар холбогдуулах вэ энэ мэдээллүүдийг өгөөч. За манай сургалтын төв маань одоо 3 газар үйл ажиллагаа явуулж байгаа. За төв салбар маань болохоор Натурын зам дагуу Кама гэдэг төв байгаа. За Баян зүрх дүүргийн 43 дугаар хорог гэсэн. За замын яг одоо хажууд зам дагуу Кама гэдэг Кама төв. дээр. За тэгээд 7 хоногийн 1-ээс хагасаа өдрүүдэд. За тэгээд 10-аас арай 6 хүртэл бид нар ингээд яг тэгтээ яадаг вэ гэхээр яг 10-аас 6 хүртэл бүтэн байхгүй л те. Хүүхдүүдийнхаа нөгөө нэг насаар ингээд хүүхдүүдээ ангилаад тэгээд яг тэр цагуудад боломжтой гэдэг ерөөхдөө нөгөө хүмүүс бүртгүүлэх юм бол насаар нь хуваарлаад тэгээд яа ийм цаг дээр боломжтой байна гэд холбоо барьдаг байгаа. За хоёр дахь төв маань болохоор одоо нэгэн бүл таквондогийн клуб гэдэг энэ цэргийн 805 дахь ангийн хажууд клуб байгаа. Тэгээд тэнд бас манайх үйл ажиллагаагаа явуулж байгаа. За 3 дахь төв маань болохоор манай заяа танилцуулах. За дархийн 33 бодолд 33 юм бодол гэж яддаг. Хамтдаа жаргалтай гэж сургалтын төв байгаа. Энэ сургалтын төвд бас энэ ордоо сургалт маань хичээлж байгаа. Хүүхдүүд маань бас суралцаар яваа, хөгжсөөр яваа. Тэгээ та бүхэнд маань үе таалга нээлттэй байгаа шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. Тэгээд эхлээд ээж аавын хувьд тэгвэл хүүхдийнхаа наснаас нь тохирсон бие сэтгэхүй эрүүл мэндийнхэн тэр бүх хөгжил ур чадварыг нь хөгжүүлчих юм бол дараа нь одоо танах албан ёсны эрхээ авцсан гэдэг байгаа тий олимпиадад бэлтгэх олимпиадад оролцох тэр нэг юм шат руу ахих гээд шүү дээ. Илүү одоо хөгжилтэй илүү одоо яг тэрүүгээрээ хүүхэд мэрэгших илүү тэндээ амжилт үзүүлэх гэдэг юм уу тий энэ талаар нь бас оюуны спорт гэдэг талыг нь бас тий тодруулж өгөөч. Олон улсын одоо тэмцээнд оролцох олон улсын ямар тэмцээнүүд байдгийг 10 сараас бол бэлтэнэ гэж шүү дээ тий. За одоо 10 сарын 31-нд гээ төлөвлөгдсөн байгаа хэм тэмцээнд болох. Төлөвлөгдсөн. Тэгээ энэ маань болохоор Солонгост болох юм байна. За жил болгоны 8 сард болохоор энэ болохоор Франц, Англид ингээд ээлжилж болдог. Энэ тэмцээн байгаа. За тэгээд ямар ч байсан манай сургалтын төвийн хувьд одоо эхний удаа болохоор Солонгост болж байгаа тэр тэмцээнд нас оролцохоор хүүхдүүдээс бэлтгэж байна. Тэгээд тэнд амжилт үзүүлвэл мэдээч хүүхдүүд цаашаага. За тэгвэл одоо юу гэдгийг те хүүхдүүдэд бид нэг талдаа одоо багаар ажиллах чадварыг бас заагаад өгч байгаа гэсэн шүү дээ. Дөрвөөрөө хоёроор ороод байгаа учир нь тэргээд те. Тэгээ багаар ажиллах чадвар гэдэг дээр нөгөө манай монголчууд нэг хизэнээсээ л ярьдаг шүү дээ. Монголчууд багийн спортод муу гээл те. Багийн ажиллагаанд бас муу гээл нэгээл ингээл татаж унгаагаал ганцаараа л цойлчих гээд байдаг гэ те. Яг энэ дээр ингэж ажиллаж байхад анзаарэгдчихсэн зүйл нь те. Эргээд тэр багаар ажиллах чадвар нь бас илүү сайжирсан тэр зүйлсүүд нь юм. Ордо тоглоом маань ерөөхдөө нөгөө амьдралын нөгөө жижигрүүсэн хувилбар гэж ингээ үздэг байхгүй. Одоо ингээ бидний амьдралд ингээл том болно шүү дээ. Ингээл хүмүүстэй харилцсан, 2-3 харилцсан, ангидаа нийгэмшин те ингээл бүх харилцаанд оролцдог сэтгэл зүйн мэдрэмж гэл бүх ингээд асуудал шийдвэрлэх амьдрал дээр гарч байгаа асуудал. Тэгээ энэ бүхнийг ингээд энэ тоглоомоор дамжуулаад нөгөө шийдэл олох тийм арга барилд суралцуулдаг. Тэгээ бүх тоглоом нь яг ингээд ялагдал гээл яг сэтгэл зүйн мэдрэмжүүд асуудлыг шийдвэрлэх чадвар те одоо энэний дараа ингэчүүл энэ хүүхд маань ингэх учраас би ингэн гэдэг юм аяг ингээд тунгаан боддог. Тэр нөгөө амьдралд
яг амьдрах үед нэг мэрэгэн ухаантай нэг ухаалаг хүмүүс идэв штэ. Яг тийм бол суралцсан. Тэгээ Монгол хүмүүсээ болохоор нэг IQ-г нь хөгжүүлнэ гэж тэгээд идэх те. Ухаантай нэг толгой сайтай. Тэгсэн мөрчлөө нөгөө харилцаж чаддгүй ингээд ганцаараа ингээд идэг. Энэ тоглоом маань болохоор ингээд бүх цогц байдлаар нөгөө боловсрол сэтгэл судлал урлаг гэдэг шиг тэг ингээд олон талаас нь хөгжүүлэх боломжтой сургалт учраас маш хүүхдүүдэд маш хэрэгтэй үр дүнтэй тийм сургалт. За тэгвэл өнөөдөр бид ямар сэдвээр ярьж байгаа вэ гэвэл орда тоглоом гэж юу вэ гэж тий. Орда тоглоом маань болохоор Mind Smart Sport Olympiad орда гэсэн төв маань 2020 онд оруулж ирээд одоо 5 дахь жилдээ бол хүүхдүүдэд одоо хүн сэтгэлгээ, бүтээлч байдал, сэтгэл зүй, бие даах чадвар гэд энэ олон зүйлсийг тоглоомын аргаар дамжуулж хөгжүүлж байна. Тэгэд ээж аваадын хувьд үнэхээр одоо цаг завгүй нийгэмд бид нар чи өглөө гараад орой орж ирдэг. Тэгээд Улаанбаатарын бөглөрөл төгжрөлд явж идэл нөгөө хайрын сайхан цагийн маань зарим нь бас хулгайлчин тий. Тэгэл оронгууд ядралаа хоолунд хичээл тий маргаашийн ажил гэл ингээл бэлдчихэл хүүхдтэйгээ цаг зав гаргаж амжихгүй байгаа ээж аваадад үнэхээр үр дүнтэй одоо сургалтыг өгж шүү. Тэгэхээр манайхан Mind Sport Olympiad орда гэдэг төвийг бас сонирхоод үзээрэй. Пэйж хуудсын мэдээллийг гэр бүлийн радио 104.5 гээд одоо Тод өнгө подкастын доор оруулсан байгаа шүү. Тэгээд тоглоом гэдгээр ээж аваад нөгөө тоглоулдаггүй гэж түрүүнд ярьсан тий. Тэгэхээр хүүхдүүд тоглоомтой газар бол үнэхээр хизээл бол хизээ очих дуртай байдаг шүү дээ тий. Байнга л очие гэж одоо үгэлж дуулж тий. Ээж аавынхаа одоо хормоноос зурж идэг шүү дээ тий. Танахаар орсон хүүхдүүд бол тэгэл явахгүй л их бах та. Харин тий. Одоо манай 3 сурдаг гэж хэлээд тэгээд тэр 3 маань яг ордотой өглөө бол амар баяр хөөртэй сар. Өнөөдөр ордод явна, ордоо гэж өөртөө бараг цэцэрлэгээрээ нэг боо юм болдог гэсэн. Тэгээд цэцэрлэгийнхаа бас хүүхдүүдийг урайлаад бас хамт ирж мэрээд ордоод нь явна гэж бусд хүүхдүүд бас яг дагаал тий. Тийм дуртай. Нөгөө нэг дарамт байдлаар ч юм ингээд хичээл даалгавар хийж ирээрэй ч гэдэг юм уу ингээд багш сурагч биш. Хамтдаа яг нэгийг ингээд суугаад хамтдаа ингээд тоглодог учраас хүүхдүүдэд тийм аюулгүй тийм амар тайван тийм мэдрэмж өгдөг баг. Тэгээ ингээд бас өөрийнх нь дуртай тоглоом байгаа шүү дээ. Тэгээ тоглонгоо ингээд суралцаа явж идэг учраас хүүхдүүд маш дуртай байдаг. Ямар хурдан дуусчваа дараагийн тоглоом хизээ вэ? Нэг цаг бол ерөөсөө нөгөө эрэмхийн зураг бол гэдэг шиг өнгөрсөн. Зарим үед ч одоо 40 минут айгүй удаа өнгөрдөг шүү дээ. Хүүхдүүдийн анхаарал төвлөрөх хугацаа чи ер нь богино байгаа шүү. Тийм учраас бас судалгааны дагуу яг 1 цаг гээд авсан байгаа байхгүй юу. Тэгэхээр яа ингээд тоглоо яачаар хүүхдүүд бүр тэрэндээ автаад цаг явсныг ч мэдэхгүй багшаа дараагийн хичээлээр юу сурахын дараа юу тоглохын гэл амар дуртай хүлээлттэйгээр ингээд яваад өгдөг. Тэгээ манай хүүхдүүдийн хувьд бас тэгдэг байхгүй. Одоо дараагийн тоглоом нь юу юм? Дараа хизээ энийг сурах юм гэл те. Гэхдээ энд ямар олон тоглоом байна гэл те. Тэгээ ер нь бол хүүхдүүдэд сурна гэдэг тэр зүйлийг одоо ерөнхийдөө ингээд хараад байхад сурна гэхээр аюу хэцүү гэж бодоод байгаа хгүй нөгөө даалгавар гэдэг тэр утгаараа тий дарамт болж байдаг хэцүү гэж бодоод байдаг. Гэтэл сурна гэдэг маань өөрөө хөгжинэ гэсэн үг. Тий хүүхдийн одоо сониуч байдал, бүтээлч байдал гэдэг энэ зүйлүүдийг хөгжүүлж байгаа. Тэгэхээр нөгөө нэг хүүхдүүдэд суралцсан гэдэг тэр зүйл бол тий баяргүй зүйл биш ээ. Энэ бол үнэхээр сайн сайхан тий хөгжих, дэвших одоо тэр сайн сайхан гэдэг одоо гэдэг гаргалгаа талаас нь энэ орто тоглоом маань хүүхдүүдэд ингэж тэр суурийг бас хамгийн сайн зөв сайн тавьж өгдөг байна тийм. Одоо 4-6 насныхан гэл түрүүнд хэдүүлээ ярьлаа. Дээшээгээ 7-оос 9 насныхан гэсэн те тэгээд тэрнээс дээшээгээ гэл тэгсэн. Одоо яг тэр арай жоохон одоо дээшээ нас ахих тусам те нас ингээд явах тусам багцууд маань ч гэсэн өөрчлөгдөжсэн. Тэр хүүхдүүдийн маань одоо сонирхол те эргээд ирэх байдал тэр зүйлүүд нь ямар байдаг вэ? За миний хувьд гэвэл 10, 11 нас, 12 настай хүүхдүүдэд зааж байгаа байхгүй. Тэгээд бас яг ер нь сонирхолтой. Хүүхдүүд ч гэлтгүй бид нэр өөртөө сонирхолтой. Бүр улаараа тоглолт цаг бүр энэ нөгөө тоглоом нь болохоор одоо 3-аас 99 нас хүртэл байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд настай хүмүүс хүртэл ингээд жоохон нөгөө ганархаар өвчин дууссан, мартамхаа өвчин дууссан ингээд ганцаардах тийм хүмүүс хүртэл энэ тоглоомыг тоглох үед оюуны спорт болж идэг байхгүй юу. Тэгэхээр айгуу юу сонирхолтой. Тэгэхээр 3-аас 99 нас хүртэл 99 настай. Одоо болохоор танах хитээс хитэн нас аваад байна. Одоо бол ер нь 4-өөс 12 насны хүүхдүүд маань сургалтын төвд ерөнхийдөө хамрагдаж байгаа. Тэгээд бидний хувьд бас тийм эс байхгүй юу? Анх одоо миний хувьд нэг сурж явах үедээ зөвхөн тоглоом гэж бодож исэн. Гэтэл
одоо нөгөө тоглоо ингээд юм ингээл мартаад идэв шүү дээ. Тэгээд тоглонгоо өөрөө айгүй ажигч болж байгаа ч гэдэг юм уу. Өөрөө хөгжиж байгаа байдлыг бас тэндээс харсан байгаа. Тийм дан хүүхдүүд ч гэлтгүү те бид нэр өөрсдөө ингээ багш нар маань хоорондоо тоглох бүр амар сонирхолтой. Тэгэхээр 99 нас хүртэл гэхлээр энэ амар судалгаатай ингээд ийм сонирхолтой маш олон тоглоомууд байгаа болохоор энэ тоглоомуудыг амталж мэдрээрээ. Одоо ингээд зургуудыг харахаар эсвэл яг пэйж рүү ороод харахаар ямар сонирхолтой юм бэ гэж нэрээ яалтчгүй нөгөө нүд татахаар ээж аав чинь хүүхдийн тоглоомын дэлгүүр орохоор эсвэл тоглоомын төвүүд дээр явахаар л тоглоомын ч гэсэн адилхан зэрэгцээл нэг хүүхд талцсан юм шиг л те үзэл хараа сонирхол энэн ч гоё юм уу тэрэн ч гоё юм уу бараг өөрөө тоглож байгаа юм шиг бодолдож явдаг шүү дээ те тэрэн шиг л зүйл болдгийм байна. За тэгэхээр хичээлийн явц талаас нэг удаад нь ямар төрлийн тоглоомод ордог вэ гэж нөгөө нэг цагийн хугацаанд те яг 4 хүүхэдтэй 2-4 хүүхэдтэй ямар тоглоом ордог вэ? Нэг л тоглоомоор дагнаад тусах уу? Яах вэ? За маш ерөн сонирхолтой учраас зарим тохиолдолд нэг тоглоомоо дуусахгүй баг тэрийг 2-3 удаа орохч тохиолдол байна. Одоо аль талаас нь одоо нэг удаа ингээ ажиглах тэр зүйлийн сурлаа. Дараагийн удаа ингээ төлөвлөх ч юм уу те ингээ яан зүрийн юм чадвар хөгждөг байхгүй нэг тоглоомоор. Тэгэхээр нэг тоглоал дуусаа одоо энийг тийшээ хураагаад энэ хүүхний энийг эзэмсэн зөв гэхгүй. Ингээд тоглоал явж идэг, хөгжөөл явж идэг сургалт учраас ерөнхийдөө нэг өдөрт нэгээс 2 тоглоом тоглодог. Тэгвэл бас гоё юм те. Тэгэхээр нөгөө хязгааргүй. Тэгээ дараа нь дахиад тоглосон ч гэсэн тэрийг дахиад өөр өнцгөөс олж хараад өөр байдлаар хийж байгаа учраас уйдахгүй байна. Тэгэхгүй бол ингээд тоглоомын хязгаар байдаг. Хүүхдүүд дэлгүүр оронгуудаа бас нөгөө тоглоом ахуулчаад уйдчихдаг шүү дээ. Уйдаал тэгэл тоглоом нь энэ тэнд ингээд шорон даруулаа хийдэг гэдэг шиг тийхгүй нэ гэдгийг бол хэлээ. Тэгэхээр гурвуулгийнхаа нас нэлийн цаг төгсөн байгаа учраас одоо алсын зорилго буюу те эцэг эхчүүд нөгөө ойрын зорилгыг нь хараад хүүхдээ уйдаахгүй аюулгүй байх. Тэгэд яг энэ насанд тохирсон энэ хөгжлийг нь өгчий гэдэг одоо ордоо төвийг зорж байгаа бол алсын зорилгоор энэ төвд хүүхдүүд явснаар насныхаа тэр хөгжлийн үе шатуудыг энэ тоглоом буюу edutainment таны мэдхүү хөгжих аргаар суралцаж тоглосноор хамгийн сайхан зүйлс нь юу вэ? Тэгэхээр одоо ингэдэг л манай нөгөө төвд орж ирээд хүмүүс ингээд за одоо энэ сургалтанд суусны дараа ямар үр дүнд хүрэх вэ? Тэгээ манай хурдан тий одоо гой дуу сурчих уу, шүлэг чэйжилэх үү, хідэн үгтэй болох уу ч гэдэг юм уу тий. Бид нар бол тийм зүйлийг одоо хийхгүй. Гэхдээ энэ маань юу гэхээр хүүхдэд тоглосноор дамжуулаад насан туршийн дадлуудыг олгодог. Альва зүйлд одоо гэрхаа байх, ажигч байх, төвлөрч сурах, тий асуудлыг шийдэж сурах, одоо бусдыг сонсож сурах ч гэдэг юм уу. Энэ бүхий л чадварууд хамтдаа яадаг вэ гэхээр нөгөө юм дадал байдлаар яваа л идэг. Бүх одоо бид нэг тоглуулж байгаа бүх тоглоомууд маань яг энэ нөгөө нэг одоо чадварууд бүгдээрээ ингээд хөгжиж одоо чадваруудыг хүүхдэд олгож идэг байхгүй. Тэгээд яг вэ гэхээр ерөнхийдөө насан туршийн тэр суралцсанараа дамжуулж ийм чадваруудыг олж авнаа. Тийм. Энд дээр ингэсэн байна л да. Стратеги хөлөг тоглоомын багш бэлтгийг сургалтаас ордог юм байна. За олимпиадад бэлтгээ ярьсан, хүүхдүүдийн хөгжлийг ярьсан. Тэгэнгүүт за багш бас бэлтгээд байна. Тэгэхгүй бол бас нөгөө хүрэлцээ гэдэг зүйл те. Эцэг эхчүүд хүүхдүүдэд явуулмаар байдаг. Багш нь төвөн цөөхөн байдаг. Одоо бол 3 төв байгаа юм байна. Нэг төв дээрээ ерөнхийдөө сарын дотор бол нэг тэдэн хүүхэд авах хүчин чадалтай гэдэг ч юм уу те. Тэр мэдээллийг өгөөд тэгээд энэ багш бэлтгийг сургалтыг бас өгвөл. За тэгэхээр одоо ер нь бол нэг төв дээрээ бид нар ингээд нэг ангид 4 хүүхэдтэй гэж үзүүлтэй. Ерөөхдөө ингээд одоо 60 70 хүүхэд авах одоо ингээд сардаа тийм боломжтой. Гэхдээ манай сургалтын төвийн нэг онцлог маань ингээд одоо бид нар болохоор сараар яриад байдаг шүү дээ. Сургалтын маань нэг онцлог нь юу вэ гэхээр нөгөө нэг 17 хоногор нэг хичээл маань үргэлжилдэг ба. Тэгэхээр 2 сар хагас юм байна. Тийм байна. За тэгэж явагддаг байгаа. Тэгээд багш бэлтгэхийн хувьд болохоор одоо яг олон улсынхаа хувьд ямар одоо шаардлага тавьдаг вэ гэхээр 3-аас дээш жил үйл ажиллагаа явуулсны дараа албан ёсоор ингээд багш бэлтгэх эрх нээгддэг байгаа. Тэгээд манайх яасан бэ гэхээр одоо түрүү жилээс эхлүүлээд ингээд багшаа бэлтгэж эхэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө багш бэлтгэх сургалт маань ингээд зарлагдаад намар ер нь бол
юм явагддаг байгаа. Яг энэ чиглэлээр сонирхсон мэрэгчлийн тий за сэтгэл зүйч нар маань ч гэсэн энэ чиглэлээр сураад одоо хүүхдүүдтэй бол энэ тоглоомын аргаар бас харилцах боломж байгаа даа шүү дээ тий. За тэгэхээр ордо төв маань бол 3 салбартай байна. Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо одоо дарихийн 33-ын буудал гэж байна. Энэ дээр одоо нэг төв маань байна тий. За дараагийнх маань болохоор Баянзүрх дүүрэг Натуурын зам дагуу Кама төвийн 202 тодод байна. За Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо 850 дугаар 5 дугаар одоо анги гэдэг тийм. Тэнд сансрын зохиомч дээд сургуулийн хажууд бол байрлаж байгаа юм байна. Зөв. Хаягийн зөв байна тий. За тэгэхээр ордо төвийн мэдээллийг бид өнөөдөр тод өнгө подкастаараа хуваалцлаа. Тэгээд зөвхөн нэг төв те зөвхөн нэг сургалтын төв гэхээс илүүтэй та бүхэн ямар зүйлийг эндээс олж аваасай, хараасай гэж хүсэж байгаа вэ гэвэл та хүүхдтэй үнэхээр цаг зав гаргаж чадахгүй байгаа бол хүүхдийг хөгжүүлэхийг хүсэж байгаа бол хүүхдээ аюулгүй орчинд те маш сонирхолтой байдлаар одоо бүхэл одоо талбартаа сэтгэл зүй, харилцаа, за тэгээд логик сэтгэлгээ бүтээлч байдал, насны одоо хөгжлийн онцлогуудыг хөгжүүлэхийг хүсэж байгаа бол Mind Sport Олимпиад ордо гэх төв рүү холбогдоорой гэж урьж байна. Ягаад тэгэхээр эцэг их бид бол үргэлжил үр хүүхдээ сайн сайхан яваасай, сайн сайхан байгаасай, хөгжөөсэй л гэж хүсдэг штэ тий. За тэгээд 1 минут үлдсэн байна. Хоёрт маань хэлэх зүйл юу байна? Тэгэхээр би түрүү бас хэлсэн. Одоо ухаангүй хөгт гэж байхгүй. Харин одоо тасгалжуулагдаагүй, хөгжүүлээгүй хөгт гэж байдаг. Тэгэхээр манай эцэг эхчүүд те хүүхдээ баг байхаас нь хүүхдийн төлөө хөрөнгө оруулалт хийгээрээ. Тэгээд түүнийхээ үр жимсийг те та дараа нь заавал бас ингээд авахулнаа гэж бас эцэг эхчүүдэд хэлхийг хүсэж байна. За миний хувьд ч гэсэн хүүхдийнхаа боловсролд хөрөнгө оруулалт хийгээд те дэмжээсэй. Тэгвэл хүүхдүүд маш их асар их нөөц бололцоо байгаа. Тэгээд тэднийг хөгжүүлэхийн тулд бид хэд бас бэлэн байна. Юу таалга нээлттэй байгаа шүү гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бид ордо тоглоомын талаар ярьлаа. Ордо тоглоом маань зөвхөн тоглоом биш ээ. Дэлгүр тодорхойлогдохгүй. Хүүхдийн сэтгэлгээг, бүтээлч байдлыг, бие даах чадварыг, харилцааг гэд олон талд нь ашиг тустай. Ийм гоё тоглоомын одоо хөтөлбөр байна. Олон улсын хөтөлбөр. За тэгээ Mind Sport Олимпиад ордо төвийн тэргүүн сургагч багш, Алтан гэрэл сургагч багш Нямзаяа 2 маань оролцлоо. Тэгээд өнөөдрийн маань тод өнгийг бас гэрэлтүүлж гисэн. Хоёр чинь маш их баярлалаа. Ажилтны амжилт хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа. За тод өнг подкаст маань энэ түрээд өндөрлөж байна. Сонсогчдаа гэр бүлийн радиотоо үргэлжлүүлээд хамтдаа байгаарай. 2 дугаар студиэс сэтгүүл сэтгэл зүйч Баясаа. За цаамаа 2 нь ажиллаа. Баяртай. Амьдрал олон өнгөтэй. Бас хүн бүр өөрийн өнгөтэй. Яриа бүхэн шинэ өнгө. Зочин бүр өөр түүхийг өгүүлэх тод өнгө подкаст. Баасан гараг бүр 15 цаг 5 минутаас амьдралыг өнгөлөх цагтай хамт байгаарай. Сонирхолтой юм аа бас нэг. Тий. 90 секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа. Зөвхөн 1 минут хагасын дотор та бусдын амьдралд шинэ боломжийг олгоно. Маркетинг нутас 8866 1045